За би нэг 3 зүйл тодруулчмаар ах юм. Нэгдүгээрт зарим одоо Оросын холбооны улс болон Германы, Польшийн элчин сайдуудтай би уулзч ирсэн. Элчин сайдуудын мега төслүүдийнхээ олон улсын тендер зарлж байгаа энэ мега төслүүдийнхээ материалыг өгөөч гэж аж үйлдвэрийн бодлогын байнгын хорон даргаас бас хандаж асуудаг. Би бол өөрөө тэр материалыг өгөөд явуулах эрх надад байхгүй. Гадаад авдлын яам руугаа бас бичиг явуулсан. Та нар энэ холбогдох зүйлүүдээ бас энэ элчин сайдуудад явуулж байгаа юу? Надаас ингэ асуудгаа. Нэгдүгээр асуулт. Хоёрдугаарт газрын тосны үйлдвэрийн газар дампуурцсан. Одоо би өөрөө хэрвээ энийг буруу ярьж байгаа бол одоо би өөрөө хариуцлага өрнө шүү дээ. Хүн гүтгсэн гэд. Нөөц байхгүй, ус байхгүй, тэзүү нууцд арцсан, надад ирсэн. Тэзүү баталсан гарын үсгч байхгүй шүү. Тэгээ би үндэсний аюулгүй байдлын зөвлөл рүү бичгийг явуулж байна одоо. 7 хуудас цаас явуулж байна. Би одоо бүр хамгийн давчхнороо нууцуд байгаа учраас би дэлгэрүүлж чадахгүй. Миний асуулт хэн хариулах юм бол одоо энэ эрчим хүнд үйлдвэрийг хариулах юм уу? Газрын тосны үйлдвэрийн газар гэдэг энэ 2.2 тэрбум долларын төсөл өдөр өнгөрөх тусам 100 сая долларын өрөнд иш чошиг гүйж байгаа энэ төсөл дампуурцсан гэдг нь ингээд бүр ингээд улс даяар яриад байхад би газрын тосны үйлдвэрийг ерөөсөө эсэргүүцээгүй шүү дээ. Газрын ойр гайны одоо баг дээр наадхаа өөрчлөөд газрын тосны бодит төсөл хөтөлбөр рүү орох тийм боломж байна уу? Наад чинь бол нохойн замаар орчлоо гэж монгол хэлээр яриад байна. Миний асуулт ингэж хэлээд байхад одоо нэг 2-3 жилийн дараа оюутлогоо шиг бид далаараа тавилдсан байна гэдэг дүгнэлт гаргахад хэн хариуцлага өрөх вэ? Энэ дээр хардлогоогоор хэн хариуцах вэ? За энийг надад хариулж өгөөч. Миний 2 дахь асуулт. 3 дахь асуулт ураны энэ төсөл бүр маш аюулгүй бүр цоо зөв зүгээрэл гээл одоо язоор нь бүх PR-аар ярьж байна. Тэгэд оюутлогоо дээр нь хэдэн PR-чтал хэдэн төгрөг цалин аваад том мөнгө аваад алга болоод тэгэл Монголын ард түмэн далаараа тавиулснаа гаслаад дуусчихэв. Орона дээр одоо ингээд та нарын яриад байгаа PR-даад байгаа гоё юм чинь хэдэн жилийн дараа баахан хор тариад одоо Казахстаны тэр унтуулдаг тосгон шиг болчвол хэн хариуцлага өрөх вэ? Хариуцлага нь Монголын ард түмний өмнө хариуцах хүн бий юу? Эсвэл ингээд оюутлогоо шиг гаслаад хэдэн PR-чаар хагартлаа баяжаад дуусах уу? За ийм 3 асуултанд надад хариулт өгөөч. За эдийн засгийн за 4 номер, дараа нь 5 номер, дараа нь 6 номер асуултанд хариулт өгнө. За 7 номер бас хариулах юм байна. Эдийн засгийн хөгжлийн яамны хөгжлийн төслийн бодлого зохицуулалтын газрын дарга Балчин Лувсан Ганбаатар даргын асуултанд хариулъя. Тэгээ энэ 14 мега төслүүд таач бас сая үгэндээ хэлж байна. Зарим нь бас хаалттай мэдээлэлүүд байдаг. Ихэнх нээлт мэдээллүүдийг нээлттэй байлгах үүднээс бид нар бусад одоо байгууллагатай хамтарч ажиллаж байгаа. Удахгүй дашборд, цэг.gov юм ингээд дата мэдээллийн нэгдсэн системээр энэ мэдээллүүдэн бид нар апдейт хийгдэж байгаа. Мөн дээрээс нь бас авилгатай тэмцэх газраас зөвлөмж ирүүлсэн. Энэ аж үйлдвэржилтийн байнгын орооноос очсон саналын дагуу гэж ойлгосон. Бид нар нээлттэй мэдээллүүдийг тавихаар төслийн нэгжүүд болон бас Янботтойгоо зөвшөлдсөд нээлтж болох бүх мэдээллүүдийг тавьж байгаа. Гадны хөрөнгө оруулагчдад бид нар хамгийн гол асуудал бол 14 мега төсөл бол бид нар өөрсдийн хүчээр хийх бас боломж хомс учраас хөрөнгө оруулагчдад мэдээллийг нээлттэй илүү их боломжит хувилбаруудаар өгөхөөр ажиллаж байгаа. Энэ хүрээндээ бид нар энэ тэнд явж байгаа. За одоо хамгийн сүүлд болсон Лондонд болсон хөрөнгө оруулагчдын уулзалтанд 14 мега төслүүдийнхээ мэдээллүүдийг бас өгсөн. Энэ хүрээндээ бас олон улсын байгууллагууд нээлттэй байж болох мэдээллүүдийг авч байгаа. Ингээд таны зөвлөмж болон гишүүдийнхээ зөвлөсний дагуу бид нар илүү нээлттэй мэдээллүүдийн 5 сарын дундуур гэхэд төсөл гэхэд нээлттэй болж байгаа. Тэгэхээр эргээд танд илүү мэдээлэл өгье. За энэ дээр олон улсын одоо энэ элчин сайдуудаас бас хэд удаа асуусан шүү. Тэрийг та нар маань ажилдаа бас бодолцоорой.
Тэгээд манад өгөөгүй байнал гэж бараг элчин сайдууд боддсон байлээ шүү. Бусдад нь өгөөд гэж. Тэрийг нэг талаараа за 6 номер хариулт өгье. Шигтлээ ажил дээр эрс байлгийн яамны газрын төсний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга. За газрын тус боловсруулах үйлдвэр бол 2-3 засгийн газар дамжаад хэрэгжиж буй төслөө. Мэдээж томоохон төслүүдийн хувьд бол хоош урагшаа цаг хугацаа төсөв мөнгө нэмэгдэх зэрэг маш олон асуудал тулгардгийг бид биеэрээ туулаад мэдрээд явж байна. За газрын тус боловсруулах үйлдвэр төрийн эмчит компани засгийн газрын тогтоолоор байгуулагдсан Эрдэс Монгол компани харьяа байгууллага. За тус компани бол өөр ингэсэн захиралтай хариалах төлөөлөл удирдах зөвлөлтөй за ажил хариуцсан хүмүүс байгаа. Тэгэхээр хууль тогтоомжийн дагуу тухайн цаг үедээ хариуцлага хүлээгээд явах баха. Дахиад хэлдэ хэн хариуцна гинэ? 6 номерын микрофонд хариулт өгье. Газрын тус боловсруулах үйлдвэр төрийн эмчит компани нь Эрдэс Монгол компани харьяа компани засгийн газрын тогтоолоор байгуулагдсан компани төлөөлөл удирдах зөвлөлтөй хариуцсан албан тушаалтнуудтай ийм компани байгаа. За энэ 2.2 тэрбум долларын лойвер болоод дуусвал хариуцлагын одоо ахалж байгаа хүн хэн байдэ? Нэрийг хэлдэ. Захирал Алтан цэцэг. Тэгээ өөр удирдах зөвлөл нь гэрлээ. Төлөөлөл удирдах зөвлөлийн дарга гэж. За ингээд ямар ч байсан лойвер болно гэж хэлээд байхад тоохгүй яваад байхад хариуцах хүн Алтан цэцэг гэрлээ хоёр юм байна гэдгийг Монголын ард түмэн сонсож авлаа. Сайднаар засгийн газар бол хариуцлага өрөхгүй юм байна шүү дээ. За би маш сайхан ойлголт авлаа. 6 номер нэмж тодруулж хариулах гэж байна үгүй 6 номер. 6 номер. За та тодруулах гэж байна үгүй? Гүг. За 7 номер. Хөрөнгө оруулалтын гэрээгээр бид нар ярьсан байгаль орчинд альва хохирол учруулвал хөрөнгө оруулагч тал буюу Францын төр Орано групп хариуцна гэдгийг тусгасан байгаа. Та тэр нөгөө тендерийн хувьд бол хамтарсан Бадрах энержи компани дээр бүх олон улсын тендерийн мэдээлүүд нээлттэй байгаа. Тэндээс ороод авч олно. Хүссэн хүн очоод Бадрах энержи компани дээр очивол ямар ч мэдээлүүдийг шууд өгж байгаа шүү. Тэр байгаль орчны хүн дээр бол тэр Казахстан тэр гэдэг тэр бол ташаа буруу мэдээлэл шүү. Тийм юм байхгүй. Бид нар 21 оноос 22 оны хугацаанд туршилтын үйлдвэр жил 6 сар хийхдээ яг байгаль орчинд орж аливаа эрсдлүүдийг бүгдийг тооцоод эрсдэл байхгүй юм байна. Техник эдийн засгийн үндэслэл яг тэр төсөл ашигтай гарах юм гэж үтсэн учраас бид нар уулуурхай яамд танилцуулаад тэр төслийн хөрөнгө оруулалтын гэрээний ажилд орсон юм аа. За ойлголоо. Тэгээ сайхан хариулт байна. Тэгэхээр Орано бол одоо маш цэвэрхэн сайхан ашигтай монголчууд гэж хариулаад байгаа. Оюутлогоор яг тэгж байсан. Өдөр болгон $1 сая орж ирнэ. Газрын гай Ганбаатар мөн чи аятайхан байгаа ч л гэж дандаа харааж байсан. Тэгээ одоо бол тийм биш болцсон. Энийн шиг юм болвол Орооно хариуцна гэж ойлгож байгаа. Яг хариуцлага яаж өрөх юм бол 7 номерт хариулт өгье. Уран холбогддог процесс сүүлийн 60 жил явсан газар дор уус холбогддог процесс дээр ямар нэгэн байгаль төрөлсөг тийм юм зүйл гараагүй. Хэрэг юм гарвал энийг байгаль орчны нөхөн зэгэд 10 жил байгаа. Гэхдээ бид нар бол энэ олборлох процесс нь өөрөө ийм эрсдлүүд гарахгүй. Харин зүгээр технологиуд бид нар маш олон улсын эрчим хүчний агентлаг Магитегийн хатуу хяналтын доор явна. 2 жил тутам хяналтыг хэрэгжүүлнэ гэж явж байгаа. За би миний асуулт бол ярьж байгаа энэ ухаантай царайтай гоё юмнууд чинь худлаа байгаа тохиолдолд хэн хариуцлага өрөх юм бэ гэсэн Орооно хариуцлага өрнө гэсэн Орооно яг яаж хариуцлага өрөх юм бэ гэдэг дээр надад хариулт авсангүй 2 өдрийн дотор бичгээр ирнэ гэж би ойлгож байна шүү. Протокол бичигдэж байгаа. За ингээд маш сайхан мэдээллүүдийг авлаа. Дотор минь уужрлаа. Тэгээ гэрлээ гэдэг нэртэй болж авлаа. Аятайхан л юм болж байна. Тэгэхээр одоо үг хэлнэ. Гişүүд үг хэлээд дараад нь энэ ажлын хэсгээ батлнаа. Гişүүд маань ирцээ бас хангаарай. Өөрийн төвийн гишүүн бол Монголыг тэжээж байгаа хамгийн том төслийн бас удирдах зохион байгуулж явсан хүний хувьд бол одоо энэ мега төслүүд дээр зүгээр л бид эзэн бийгүй ингээ хайж болохгүй. Араас нь явж байгаа нь цэвэр биднээс засаж залруулж
сайжруулж үр дүн гаргая л гэж ганцхан бодолтой байгаа. Мега төслүүдийг улс төржүүлж болохгүй. Гэхдээ мэдээжээр унахаар дампуурахаар юм ин урьдчилж хэл засаж залруулах гэж л ярьж байгаа шүү.